Сүхбаатар аймгийн ууган сургуулийн 100 жилийн ойвол эхлэхээс ирээдүйрөө хөтлөх 2 дахь зууны түүх бичигдэж эхэлсэн онцгой өдөр. Нэгэн зууны гэрч анхдагчдын ололт амжилт, боловсролын шинжилгээний түүхэн замналын үе үеийн төлөөлөл хурамцуулсан тэмдэглэлт өдрөөс бэлтгэсэн нэвтрүүлгийн үргэлжиллийг хүргэж байна. Ойн баярын нэгэн онцгой үйл явдал бол төрийн дээд шагнал Алтан гад содонгоор танхимаа милаасан түүх шинээр бичигдсэн юм. ерөнхийлөгчийн зарлиг Сүхбаатар аймгийн Балан улсын ерөнхий боловсролын 1-р сургуулийг Монгол улсын ерөнхийлөгчийн 2025 оны 7-р сарын 14-ний 117 дугаар зарлагаар Алтан гад содонгоор шагнасан тул батламжийг олгоо. Монгол улсын ерөнхийлөгч Ухрагийн хөрөлсөв Улаанбаатар хот гэсэн байна. Түүхэн 100 жилийн ардын төрийн дээд Алтан гад содонгоор шагнагдсан Балан улсын 1-р 10 жилийн хамт олон эрхэм төгсөгчд таавдан халуун баярыг хүргье. Би үзэн Сүхбаатар аймгийн баруун урт сумын уугуул хүн. Манай харуулаа ээж аваасаа бүгд энэ 1-р 10 жилийг төгсөж одоо энэ боловсролыг эзэмсэж улс орондоо бүгд одоо мэрэгжлийн ажлыг хийж явж байна. Тэгээд өнөөдөр бас түүхт аймгийнхаа 1-р 10 жилийн 100 жилийн ойд ирж оролцож байгаа баяртай байна. Энэ сургуулиас төрсэн олон эрдэмтэн мэрэгд маань бас улс нийгмийг хөгжүүлэх, улсын эдийн засгт одоо өрөөгөөж өгөх тал дээр мандайлан одоо ажиллаж ирснийг одоо бид бүхэн мэдэж байгаа. Ингээд түүх 100 жилийн ойгоор сургууль маань бас төрийн дээд шагнал Алтан гад содонгоор шагнуулж байгаад бид бүхэн баяртай байна. Өнөөдөр 100 жилийн дүүгүүд нь энэ сургуулийг төгссөн бүх хүмүүсийг шагнаж байгаа гэж би ойлгож байна. Ингээд бас энэ 100 жилийн арга хэмжээнд ирсэн бүх төгсөгчдөө баярын мэнд төрөж сайхан наадаарай гэж хүсэн өрөөё. Баярлалаа. 1990 он ардчил шинжилгээний үеийн жилүүдэд Жанжин Сүхбаатарын нэрэмжит сургууль олон өөрчлөлтийг амжилттай нэвтрүүлж чаджээ. Америкийн нэгдсэн улсын энх тайвны корпусын шугамар Америк мэргэжилтнүүд ирж ажилласнаар хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжсэн төдийгүй математикийн үнзгэрүүлсэн сургалттай анги нээсэн анхны сургуулийн бас нэг дэвшил байсан юм. Цаашлаад Японы өвсний үндэс төсөлд хамрагдаж мөн улсын химийн 8-р олимпиадыг сургууль дээр зохион байгуулжээ. Чухам энэ үед 1-р сургуулийн олон багш магистрийн зэрэг хамгаалсан байна. Энэ сургууль бол үнэхээр гавьяатай сургууль. Ягаад гэвэл олон арван эрдэмтэн гавьяатангууд за бас ажилчин малчин сэхэтэн одоо төрөл бүрийн хүмүүсүүдийг бэлтгэсэн энэ сургуулийг төгссөн ялангуяа 1950-ад оны үед төгссөн 40-од оны сүүлчээр төгссөн одоо сурагчид одоо тэрвийн төгсөгчд өнөөдөр нэр цуутай эрдэмтэд гавьяатай хүмүүсүүд хөдөлмөрийн алдаартангууд одоо болсноороо бол энэ сургууль зүйсөөрөө бахархаж одоо байдаг. Манай сургууль бол их онцлог. Ер нь хүүхдүүдийг намартаа бас одоо ажил хөдөлмөр сургахаар хөдөлмөр засны зундаа явуулаад намартаа одоо хадлам, тэжээл тэгээд ногоо хураах гэл энэ онцлог ажлууд байдаг. Манай энэ төгсөлтөөс хойш тэгээд нэг ахлах тийм заслан яваар явуулах болцсон юм байна л да. Одоо уул нь бол тэр нь хүүхдүүд их ялангуяа шинэ ирж байгаа хүмүүсийн хооронд нь танилцуулах тэгээд тэднийг одоо хоорондоо ярилцж үзээгүй одоо найзлаг болоход их тусган болдог байсан. За тэгээ одоо өнөөдөр үлрээсээ маш их сайхан байна. Манай сургууль 100 жилийн ой хийж багш нарын аан уурж бид нар энэ талбай дээр хэдэн одоо ангийнхаа хамт олон хэдэн багштайгаа уулзаад ярих юм ихтэй. Дэшээч дуудаад тэшээч дуудаад ингээд их гоё байна та ер нь. За миний хувьд бол энэ сургуулийн 100 жилийн ойг одоо өгтөж Сүхбаатар аймгийн багш нарын хотол чуулган гэдэг том одоо бүтээл хийгээд энэ 100 одоо хийж дуусгасан. За энэний бас 2 дугаар бот 3 дугаар болоод нь бас гарч ирнэ. Зөвхөн 159 эрдэмтэн одоо энэ Сүхбаатар аймгаас одоо багшаар дамжиж төрсэн байгаа юм. За тэгээд сургуулийн захирлууд, зохиолчид Сүхбаатар аймгаас олон зохиолчид төрсэн. Тэр бүгд бол орсон. Дараагийн бодууд нь бол бусад мэрэгжлийн багш нар маань бас орох юм аа. Тийм. Эндээ бас одоо би одоо бэлэг барьсандаа бас баяртай байгаа.
2000 он шинэ зууны босго тус сургуулийн чадвар чансааг сорьсон бас нэгэн он жилүүд байлаа. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх бэлтгэл шилжилтийн үе энэ. Энэ жилүүдэд Сүхбаатар аймгийн ууган сургууль англи хэлний улсын 4-р олимпиадыг Монгол улсын түүхэнд анх удаа орон нутагт зохион байгуулсан нь 100-ны түүхэнд тодор үлджээ. Онд ер нь улс орон даяар анхны бага сургуулиуд үүссэн. Түүнээс өмнөх сургуулиуд бол Тэнхэм нэртэй байсан. Тэнхмийн багш Тэнхмийн захирал гэж. Тэгээд 40 оноос хойш бол нэг 23 захирал удирдсан байдгийг. Тэгээд 23 захирлын одоо удирдсан ийм л одоо том сургуультай. Тэгээд өнөөдрийн байдлаар сургууль бол нэг 10 за 8 дугаар төгсөгчтэйгээ нийлүүлээд нэг 15,000 орчим төгсөгчтэй байна. За намайг удирж явах үед бол 2400 хүүхэдтэй. Тэгээд мэдээж нөгөө боловсролын тон шинжилтүүд явагдсан 6 настай сургуульд орох 2006 оноос эцсийн ерхий шалгалт бий болох 11-р төгсөх 12-р анги төгсгөх 7 настай оруулах 6 настай оруулах үдийн цай хөтөлбөр гэдэг одоо Монголын одоо боловсролын салбарт хийсэн том шинжилгүүд бүгдээрээ намайг захирал байж явах үед хийгдсэн. За түүнээс хойш мэдээж лаборатори сургуулиуд орчин үеийн захим сургуулийн шилжилтүүд гэдэг бүх юмуд хийдэж. Тэгэхээр энэ одоо олон шилжилтүүдийг хийсэн тэр үед бол 140 багш ажиллаж байлаа. Тэгээ 2 доктор байртай 2400 хүүхэдтэй. Тэгээ энэ сайхан одоо түүх тохиолдуулан сургуулийнхаа одоо үе үеийн ахмад багш нар ажилтнуудад төгсөгчдөд за ялангуяа надтай мөр зэрэгцсэн ажиллаж исэн миний тэр 140 багш ажилчид хамт олондоо тухайн үед одоо төгссөн бүх мундаг одоо нэртэй сайхан төгсөгчдөө эцэгчүүдтэй бүгдэнд нь одоо баяр хүргэе. Монголын Америкийн одоо EBS-ийн онцлог бол Америкт бол бид нар ихэвчлэн одоо хүүхдүүд нь багшнууд нь одоо ингээд бараг хаяхгүй гэж хэлэхгүй л дээ. Зүгээр юмаа хийж чадахгүй юмаа хийхгүй тэгэл орхидог. Манай Монгол багшинд бол жинхэнэ хүүхдүүдийн хойноос гүйдэг. Жинхэнэ ирээдүйн төлөө ноцолдог, амжилт хүрүүлмээр байдаг 100% хүсдэг. Манай Монгол багшинд бол тийм мундаг онцлогоотой бол миний болоор. Тэгээ миний амьдралын гэгээ миний эхнэр Сүхбаатар аймгийнх. Тэгээд хүүхд төрснөөс хойш ээж аваараа хүүхдээ харуулах гад хамт ажиллах гад тэгээд байдаг. Манай эхнэр бас хим биологийн багш. Тэ 2 багш нэг гэр бүл. Төгсөгчийн нэрмжит энх бол сан байгуулан математикийн олимпиадыг өргөн хүрээтэй зохион байгуулж олон ч багшаа гадаадад мэргэжил дэвшлүүлэх сургалтад хамруулсаар ирсэн байна. Бүр 6 жил дараалан аймгийн шилдэг сургуулиар шалгарч байсан гэд амжилтын жилүүд суурна. Тэгэхээр биднийг сурч байгаа үед бол сорлого хөдөлмөрийн амжилт төсөй гэдэг ийм урайтай байсан. Тэгэхээр хүүхдүүдийг сорлого урлагтаа сайн байхаас гадна хөдөлмөрөөр хүмүүжүүлэх гэдэг нь бол эд одоо тавигдж ирсэн үе. Тэгээ манай энэ сургууль бол ер нь одоо өөрөө туслах аж ахуйтай, мал аж ахуйтай ингээд тийм материалын бааз их сайтай тэрэндээ 100 болгон хөдөлмөр туслан гэж гаргадаг. Тэгээд тэн дээр нь очиод бид нар одоо хөдөлмөрийн анхны мэдгэдэггүй суралцж ялаа гэсэн үг. Тэгэхээр бид нар бол одоо жишээлхэд 7 дугаар ангиа төгсөөд наран суманд нэгжлэн барьж ирсэн барилгын дотор талд нь одоо мэргэжлийн хүмүүс дагалдаад засал чимэглэлийн ажил хийж байсан. 8 дугаар ангидаа гэхэд хөдөлмөрийн баатар адуучин шар банд гэж байсан. Тэр хүний адуунаас нь одоо гүү бариад дарин сумын наадмын айргийг бэлдэж ирсэн. Октод нь үнээ саажсан жишээтэй. Ингээд одоо би асгад суманд бас одоо хонь хайчилж, хоньны ноос яргаж ингэж хөдөлмөр би л 3 жил дараалан ингэж хөдөлмөрийн амжилт гаргасан. Тэгээд би сургуулийнхаа хөдөлмөрийн авраг болж ирсэн. Тэгэхээр одоо бид зарим хүүхдүүдтэй уулзаж бодож байна. За энд мөнгө наримтлал тоглолч юм. Одоо тоглол хариулж байгаа тийм ээ. Энэ заслан дэрхээс өмнө мөнгө наримтлал чи ямар ажил хийж байсан? Хөдөө хонь дээр ажил. За юу тийм. Хоньны наас усаах тэгээ одоо хонь хариул. Хорог хайдлах тэр ажлыг хийчихсэн. Тэгэхээр би одоо боддог энэ хүүхдүүдийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх энэ уламжлал бол энэ манай сургуульд одоо үнэхээр их одоо олон жилийн уламжлалтай гэдгийг хэлье. Тэгээд бүх одоо сургуулийнхаа багш нар, төгсөгчид, хамт төгсөн найз нар, одоо хойч үеийн дүүнэр сурагч хүүхэд багчуудаа би энэ 100 жилийн баярын мэндийг бүх төгсөгчдийнхээ 1981 оны төгсөгчдийн нэрийн өмнөөс төвшүүлье гэж бодож байна. Артикс
засланд бол онц сургалттай хүүхдүүд л явдаг байсан. Тэгээд хамгийн анхны одоо улсын тэргүүний бүлэг болж манай Сарантуяа бүлгийн дарагтай улсын тэргүүний бүлэг болоо. Тэгээд ангиар одоо артик засланд дунд ангид байхдаа явсан. Би бол багангийнхаа багш. Манай ангиуд улсын тэргүүний бүлгээр шалгарч ингээд ангиараа 32удаа артик цуснд амарч байсан олон улсын хүүхдийн цуслаа. Анх удаага аймгаас ангиараа одоо явна гэдэг нь одоо маш гайхамшиг байсан, маш сайхан байсан. За тэгээд тэнд ч очиод олон улсын хүүхдүүдтэй найз нөхөр болоод шугам жигсаал хийгээд аял экскурсээр яваад хамт одоо хооллож ундаж одоо тэгээд хар далай ирэг дээр тоглоцоогоод гэх мэтчилтэнгийн олон дурсамжтай зүйлүүд байна. За тэгээд бас улс улсын өдрүүдэд зохион байгуулж тэмдэглэн манай Монголын өдөр гэхдээ одоо бид нэр бүгдээр одоо оролцоод Монголынхаа далбааг намируулад л сургууль дээр ирээд шавнартайгаа уулзаж байгаа маш их баяртай байна. Энэ шавнараараа бахархаж байна. Миний олон шавнар байж байна. Энэ дундаас одоо хамгийн их зохион байгуулалттай ангид өдөртөд улсын тэргүүний бүлэг болсон Сарантуяатай их баярлалаа. Улсын тэргүүний бүлэг болоод ирэхнүүд маш их баярлаж байсан. Багштайгаа яваад олон сайхан үйл явдлууд болсон байгаа юм. Аймгийн 1-р сургуулийн шинжилэл өөрчлөлтөөр тасралтгүй түүч хэлсээр байлаа. Цогц чадамжид суурилсан боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлснээс гадна багангийнхандаа үдийн цай өгч эхэлжээ. Тэрчлэн хүүхэд бүрт компьютер төслийн хүрээнд 713 компьютероор багангийн сурагчдаа хангасан түүхтэй. Мөн өндөр занг Пяранлай нэрмжит англи хэлний олимпиадыг зохион байгуулсан зэргээр цаг хугацааны хванлын урсан. Манай төгсөлтөд 3 сурагч Монгол улсын математикийн олимпиадад ороод маш амжилттай оролцоод шилдэг баг болсон. Анхны тийм шилдэг баг болсон. Ягаад гэвэл тэр үед төдөө оролцсон ганцхан хүүхэд ихтэй л ганцхан хүүхэд оролцсон. Бид нар 3 ороод тэгээд юу хийжсэн юм аа. Мөн түүнээс гадна манай 81 оныхон Сүхбаатар аймгийн насан туршидчдын Цагсан бөмбөгийн улсын аварга аймгийн аварга тэмцэл юу төрүүлжсэн юм аа. Өмнө нь дандаа өдөр насан туршид гэж учраас спортын мастеруудтай их олон юунууд байгууллагууд байдаг. Гэтэл 10 жилийн сурагчд байж байхдаа анх бид нар төрүүлжсэн. Тийм мундаг хичээл сурлагада хүмүүжилдээ ер нь бол тухайн үеийн 80-аад оныхон дундаа бас мандалсан тийм хүмүүс байдаг юм аа. Тэгээд тийм ч учраас манай төгсөлтөөс бас олон гавьяатууд хөдөлмөрийн сайжруул малч тэмдэр төрсэн байгаа. 2009-өөс 2010 он Монгол улсын шилдэг менежменттэй топ сургууль, оюун ухааныг эрхэмлэгч сургуулиар тодрон батламжлуулсан жилүүдэд төгсөгчдөөс нэхэд Монгол улсын хөдөлмөрийн баатар 3, төрийн шагналтан 9, ардын цолтон 2, ардын зураач 1, салбарын гавьяат 101, доктор 120 төрөн гараад байна. Миний хувьд 90 онд сургуулаа төгсөөд хуваарийн дагуу сургуульд яваад ингээд цагдаагийн байгууллагуудад орж ажилласан байгаа. Энэ жил цагдаагийн байгууллагууд одоо 30 гаруй жил ажиллаж байна. За мөн энэ хугацаанд цагдаагийн албаагчийн албан үүргээ гүйцэтгэх аюулгүй байдал сэдвээр докторийн зэрэг хамгаалсан. За миний өнөөдрийн энэхүү одоо сайн яваа маань төрөлх сургуулийн маань төрөлх сургуулийн эрдэмтэн багш нарын маань ач гэж боддог. Ингээд нийт одоо 10 жилийн 1-р бүрэн дунд сургуулийн ахмад багш нар одоо ажиллаж байгаа багш нар мөн нийт сурагчдаа эрүүлэнх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээ өрөөё. Дэлхийн олон улсын үсийн спорт урлагийн аврах шалгаруулах тэмцээнээс 98 алт, 106 мөнгө, 103 хөрөл медаль. Олон улс үсийн олимпиадаас 65 алт, 76 мөнгө, 95 хөрөл медаль хүртсэн нь Сүхбаатар аймгийн ууган сургуулийн үнэлэмж ямар төвшөнд хүрснийг харж байна. Би ер нь
6 дугаар ангиас эхэлж анх волейбол цагт сесэнд явдаг байсан. Тэгээд мэдээж одоо өдөө зэрэгтэй үндэсний спорт руу ороход одоо миний багш нар одоо Сагсан бөмбөгийн багш их багш маань волейболын багш бэлгээ Эрдэнэ багш нараа одоо намайг секс дугааланд явуулж тэгэж одоо би анх одоо спортын гараагаа эхэлж тэндээс их олон юм суралцаж одоо яг тэр нөгөө багын суурийг зөв тавьсан учраас ингээд цаашдаа ямар ч спорт руу орсон, ямар ч төвлөр орсон ер нь эвээ олоод ингээд бас одоо тэр төлөвчдийг мэдэн багшмаа суулгачсан гэж баяртай байна. Жанжнараа үгс 1-р сургуулийнхаа одоо бүх төгсөгч нар бүх одоо багш нар одоо үе үеийн одоо төгсөгч найз нартаа бүгдэнд нь одоо 100 жил баярын мэнд өргөе тэгээ бүгдээрээ сайхан эрүүл сарвал байж урт удаа насалж одоо дараагийнхаа сургуулийнхаа одоо түүхтэйгээр баяртайгаар уулзъя гэж хэлмээр байна. Сургуулийн маань доктор гадна орчин их сайхан өөрчлөгдсөн байна. Дээрээс нь их юм хийсэн байна. Бидний тэр үе одоо хүүхэд наснд минь бас аваачиж бид ч одоо тэр үед хүүхэд наснд очсон юм шиг 2-3 өдөр сайхан жаргаж наадаж өнгөрөөж байна да. Би өөрөө ерөнхийдөө спортын талын хүн. 83-ийнхаа тэргүүнээр одоо хүртэл авч яваад 40 гаруй жил болж байна, 42 жил. Одоо 60 насыг дагуулсан байна да. Жанжин Сүхбаатарын нэрмжит ууган сургууль өнгөрсөн хугацаанд боловсролын газрын хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр 16 удаа, улсын төрөлцсөн олимпиадын нэгдсэн дүнгээр мөн 16 удаа, оюун ухааны наадмын аваргаар 11 удаа шалгарчээ. Сургуулийн бас нэг онцлог нь төгсөгчид санаачлан төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Анх бол би энэ яг цаг хугацааны буртаг гэдэг зүйлийг кинон дээрээс харж байсан. Тэгээ ер нь тэр үедээ ингээд ирээдүйд би яг ийм зүйл хэрэгжүүлнэ гэж боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь энэ жил манай 100 жил сургуулийн 100 жил болоод манай ээж ингээ өдөр шөнөгүй юу хийвэж сургууль минь илүү шинэлэг бол гэж асууж ирсэн. Тэгээд миний бодлоор бол энийг хэрэгжүүлсэн илүү ингээд одоо өөртөөхөө өнгөрсөн үеийг ирээдүйтэйгээ ингэж хослуулж байгаа тийм бүр болох төсөж юм болоо гэж бодоод хэрэгжүүлж байгаа. Манай сургуулийн ажилчид, сурагчид, багш нар үе үеийн төгсөгчид өөртөө гэсэн цагтлаа бичээд ирээдүйн хойч биштэй өвлүүлэх. Тэгээд мөн одоо хэрэгжилж байгаа сургуулийн хэрэглэтгүүнүүдийг бас хийсэн байгаа. Тийм болохоор тэр үед онгойлох үед бид ингээд хуучнаа дурсаж илүү яг тэр үед ийм бодож исэн юм байна да. Ийм сургамж авах зүйлсүүд бодож исэн юм байна гэж бодохоор тийм зорилготой хийсэн байгаа. Энэ бортгонд бидний ирээдүйтэй холбох бүр болно гэдэгт би маш их итгэлтэй байгаа. Тэгээд одоогоос хагас 100 жилийн дараа нээх үед ирээдүйн хүүхдүүд маань өнөөдрийн бид хэдийн зорилго хүсэл мөрөөдлийг одоо яг энэ мөчиг мэдрээсэй гэж хүсэж байна. 2006-аас 2025 он Элсэлтийн ерөнхий шалгалтад 9 хичээлээр 49 сурагч 800 оноо авсан амжилтыг дурдхан зүй. Учир нь Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улс аймгийн дунджаас дээгүүр барьт тасралтгүй 15 жил дараалан шалгарсан байна. Мөн улсын тэргүүний сурагчаар 2002 оноос хойш 8 сурагч шалгарсан бол Монгол улсын ерөнхийлөгчийн нэрмжит тэтгэлэгт 7 сурагч тодорно. Найрамд Хятад улс, Польш, Оросын холбооны улс, Лаос, Унгар улсуудын шилдэг их сургуулиудад суралцж байна. 100 хичээлдээ төрийн дээд шагналаа хүртэж байгаадаа би хуулийг баяртай байна. Би энэ сургуульд 40 дахь намар 40 дахь хаврыг хүртсэн байна. Тэгээд ямар ч хахуд багшийн хувьд би 40 жил одоо 10 ангийг төгсгөөд тэгээд дэлгүртээ гарсан байна. Хахуд багшийн хувьд байна. Тэгээд өнөөдрийн хувьд одоо багш нартай 100 жилийн ог тохиолдуулан амжилт бүтээл, эрүүл, сайн саруу сайхан бүхний өсөн өрөө гэж бодож байна. Манай би одоо өөрийн гэсэн одоо 120-д шавьтай 3 ангийг төгсгсөн. Би бол яг нөгөө нэг дохионы хэлийг юугаар мэрэгчсэн хүн биш. Бүх нөгөө нэг бэрхшээлээр одоо заах одоо тийм
юугаар мэрэгсэн багш байгаамаа. Одоо нөгөө тусгай хэрэгцээт буюу одоо ялгаатай хэрэгцээт шаардлагатай хүүхдүүдийн багш нартай одоо ажиллаж байгаа багш нартай хамтарч ажил түүндээ одоо арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллах үүрэгтэй. Тэгээд тус хүүхдүүдээ одоо нийгэм рүү татан оруулж идэвхтэй байлгахыг одоо зорж байгаа тийм юу байгаамаа. Боловсролын шинжилгээг амжилттай хэрэгжүүлж ирсэн Сүхбаатар аймгийн Ууган сургуулийн ололт амжилт, түүхэн үйл явдлууд, түүний үр дүн орон нутгийн боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрээ үнэлүүлэх эрх үе үеийн багш, ажилтан, албан хаагч, төгсөгчдөд хамаатай. Орон нутагт хамт төдийгүй боловсролын салбарт өөрчлөлт шинжилгээг бүтээсэн гээд хэд бол манлайлагчид юм. Наран урагц зүгт эх орныхон зүүн хязгаар нутагт ардын хөнгөлтийг соён гэгэрүүлэх одоо үүрэг зорилготойгоор үүсэн байгуулагдсан эрдмийн их өргөө маань өнөөдөр 100 нас хүрч байна. За Сүхбаатар аймгийн 1-р сургуультай холбоо хамааралгүй нэг ч айл өрх Сүхбаатар аймагт байдгүй. Өөрөөр хэлэх юм бол манай сургууль Сүхбаатар аймгийн бүхэл одоо аж ахуйн нэгж айл өрхөд одоо хурц боловсролын үйлчлэгээ үзүүлдэг ийм том хүмүүний их өргөө байгаа. Тэгэд нэгэн зууны бахархал тухыг хамтаараа бахархалтайгаар бүтээлсэж яваа үе үеийн багш, ажилтан, албан хаагчид, суралцагчид, төгсөгчид сургуулийн маань үйл ажиллагааг байнга дэмжин хамтран ажилладаг төрийн болон хувийн гишүүн нийгмийн бүхий салбарын хүмүүсийн хувьд сургуулийн маань нэгэн зууны түүхийг та бүхэн маань тодоор бичлцэхэд бүгдээрээ гар бие оролцсон гэдгийг ойн баярынхаа одоо 1-р сургуулиудаа өгүүлэгдсэн бүхэл хүмүүсийн баяр хөөр дүүрэн одоо энэ цаг мөчид тодоор хэлхийг хүсэж байна. Алтан газрууданд их жанжин Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатар аймгийн баруун урдсмын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 100 жилийн түүх бол Сүхбаатар аймгийн баруун урдчмуудын маань Сүхбаатар аймагтай холбоо хамааралтай бүхий л хүмүүсийн үүх түүх гэдгийг онцлог хэлмээр байна. Тайдан эрдмийн үхнээ зүвч та оюун гэдгийн нэлтэй занцаа зүвч та оролт мардын багтаны од шингээсэн баатар сүрийг матья оролт мардын багтаны од шингээсэн 100 жил гэдэг бол бас баггүй хугацаа. 100 жилийн түүхийг ард иргэд бид бүхэн үе үеийн төгсөгчнөр, багш сургууль хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч нар маань бүтээдэг. 2 дахь зууныхаа түүхийн шинэ хуудас эргэж байна гэж би ойлгож байгаа. Тэгээд энэ цаахан 100 жилээр энэ сургуулийг төгсөн гарсан үе үеийн төгсөгчнөр, багш сургууль хүмүүжүүлэгч нар, ажилтан албан хаагчдад одоо энэ хүүхд 100 жилийн ойн баярын мэндийг хүргье. Энэ баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болохыг бас ерөөй. Тэгээд 2 дахь зууныхаа шинэ хуудсыг одоо хамтдаа сайхан эхлүүлж байгаадаа баяртай байна. Мянган хүүхдийг эрдмийн их тулайл хөтлөн ажил амьдралынх нь гарааг тэгшэтгэн залсан Монгол улсын боловсролын салбарын тэргүүлэгчдийн Сүхбаатар аймгийн 1-р сургуулийн үе үеийн төлөөлөгчдийн 100-ны түүхт ойн тэмдэглэл дарга хэмжээ ийхүү өндөрлөж байна. 200 дамжин үүх түүхэн бүр хойчтон өвлүүлж эх орныхоо өнцөг улам бүрт салбар бүрийн тэргүүлэгчдийг төрүүлэн гаргадаг эрдмийн их хөргөөний үүд хаалга мөн хөд соён болон гэрэлтэх боллоо.